Энэ киног одоо харахад нэг талаас тухайн үеийн уул уурхайн үйлдвэрийн бүтээн байгуулалт. Залуусыг ажил хөдөлмөр туриалсан кино боловч нөгөө талаас цаг үе нь л өөр болохоос залуу удирдах ажилчдын хувийн үзэл бодол, эрх ашиг, эго болон хайр дурлалыг мундаг харуулсан кино байжээ. Кинонд их сургуулийн нэг ангийн 3 найз гардаг. Ганц өхөл аавынхан ажил мэргэжлийг үүлэн авч хийж бүтээж байгаадаа дурлсан нэгэн. Мөн олон нийтийн эрх ашиг, зөв зүйлийг өөрийнхөө хувийн амжилт, карьерээс илүү тавьж зоригтойхон дуугарчдаг супер инженер юм. Харин баяр сайхан бол хийж бүтээх сонирхолгүй, уурхаагаас холхон байж, зөөлөн суудалд сууж хувийн амбицаа хөөж, өөрийнхөө эрдмийн ажлыг юмд хүргэх гэж ажил гацааж ганц үхтэй зөрчилдөж байгаа нэгэн. Пүрэв дөржийн хувьд бол ажилтан тийм ч сайн биш хэрнээ. Үг сонсох дургүйгээс гадна шаардлагыг огт хүлээж авдаггүй. Шууд л хувийн шинж чанартай болгож өшрөх өнгө аястай нэгэн. Ганц үг шаардлага тавих үед нэг ангис сурчаад нэгэндээ дарга зэрэг боллоо хэмээн уурлаж аргаа барахтаа чиний надаас илүү юм гэвэл гавья туурхай чин аав чин л байна гэж уурлан хилдгээс бүгдийг харж болно. Энэ 3 залуугийн харилцсан яриа үйл явдлуудаар одоогийн бидний нийгмийн асар их зүйлийг харуулж байгаа юм шиг. Гэхдээ ганц өх маань одоогийн энэ нийгэмд магадгүй хаанч тохирохгүй байж мэдэх юм. Харин баяр сайхан бол мундаг том дарга сайд болчихсон байх магадлал ихтэй байх. Кинонд бас нэг чимсэн дүр бол инкээ. Энэ дүр бол дөнгөж сургуулийн төгсөж ирээд уурхайд ажиллаж орж байгаа залуу боловс өгч. Сэтгэл нь сайхан, ажилд мундаг, хүнтэй эвтэй нэгэн. Нутгийн нэгэн бүсгүйтэй амьдралаа холбож хадминдаа амьдардаг. Эхэндээ хамаг юмыг нь хийгээд сайхан байсан ч сүүлдэн ажлын ачаалаас болоод хадам ээжтийн гэрээсээ хөөгддөг хэсэг гардаг. Тэр хэсэгт эхнэр нь шууд л гэрлүүгэн ороод хамаг юм аваад явъя инкээгээд л шууд л яваад өгдөг. Энэ бол одоо ч хөдөө гадаа ажилладаг хүмүүсийн асуудлыг харуулсан хэсэг. Хосууд ээж аваасаа тустай байх ёстой. Мөн эр нөхрийнхөө талд зогсож хааж хүрэхтэн бэлэн байгаа эмэгтэйг харуулдаг. Мөн бас нэг хэсэгт ажлаас болоод эхнэрийн гэр бүлийн хувийн ажилд явж чадахгүй болоход эхнэр нь ирж уйлдаг хэсэг бас л юм бодогдуулахаар. Сүрэнгийн дүр бол ганц хөд оруулсан оюутан охины дүр. Энэ дүр дээр нэг хэсэг бүлэг хүмүүсийг харуулдаг. Уурхайн хөгшин баян инженер дурлаад байхтай ахав тэгж шоолох ангийнхан охид. Хүний өмнөөс амьдрах гэж байгаа итэй хин нэгэнд амьдрал зааж нөлөөлөх гэж оролддог хүмүүсийг харуулдаг. Үнэндээ сүрэнгийн дурлал бол түүний байгаа байдал, хэрхэн ажил амьдралдаа эзэн болж байгаа, хүмүүсийг яаж хүндэлж байгаад л дурлаж байгааг харуулж байгаа юм. Бас нэг хэсэгт хүнтэй суухгүй ажил гэд яваад байгаа хүүдээ санаад зовж ээжийг харуулдаг. Хүүгэн аль болох хөнгөтэй өөдтэй яваасай. Уурхад бэртэж гимтээд аав шиг дахир дутуу болчих үү дээ. Энд хотод яамд ажилд ороод сайн ихнэр хүүхдтэй болоосоо гэсэн ээж болгоны л бодол. Гэхдээ аав нь хэлж байгаа юм. Чи хүүдээ хайртай бол чимээгүй бай гэж. Энэ бол нэгэнд нас бийт хүрсэн хүмүүсийн амьдралд оролцох дэмий бөгөөд хамаагүй хүчилж болохгүй. Хүчлэх аваас дараа нь өөрийн биш хүний сонголтыг буруутгаж амьдрах талаар хэлээд байх шиг. Энэ киног одоо дахин нэг үзэхэд тухайн үеийн уурхайн аж амьдрал, хотын сайхан зураглалууд их сайхан гарнаа. Мөн энэ дөрүүдийн хөгжүүлэлт болон диалог, харилцсан яриад үнэхээр хүчтэй. Илүү нуршуу үг хэллэг огт байхгүй. Дандаа үгийн цаана үг явна. Маш богино харилцсан яриануудаас үзэгчдэд асар их мэдээлэл, үйл явдлуудыг яриад өгч байгаа юм. Сонин амьдралгүй логикгүй хэсгүүд ч байхгүй. Бас дууны сонголт бараг л ганцхан киноныхон дуугаар явдаг ч үйл явдлуудаа тааруулаад аяг хөөрхөн өөрчлөөд дивчгэж байгаа юм. Маш олон сонирхолтой дүрүүдийг нэг үйл явдалд оруулж, ингэж сонирхолтой амьдралтай сургамжтай хийх гэж. Энэ алтан үеийн кинонуудтай одоо нэр юу ярих вэ? Үзэг тоолондоо шин зүйл анзаарч ойлгож байна шүү дээ. Jarvan harlaç nafta